морин шалгилдаг болохоор ийм сайхан бурхан даатгуулж ирсэн юм байна. Тэгээ энэний хоёр дахь тэр хоёр цагаад ингээ урд урдаасаа харж байгаа юм шиг хэлвэхтэй ийм бурхан байгаамаа. Адууны бурхан юм тий? Адуу хүний эрэгтэй хүн энэ дээрээ явж адуу хүнийг даасан бурхан байна. Тэн дээр зайгийн маань хоёр дахь гүтэн энэ дотор өөрөө биеэрээ заларч байгаа. Тэрний дээр 10 дугаар маань тодорч ирээ тэр дээр байгаа. Энэ 100 гэдэг бурхан байгаа. 100 гэдэг бурханы дээр нь зунху бурхан гэж одоо энэ богдол манай энэ болгоолын гэр дээр боддог бурхан байсан шүү дээ. Тэгээ одоо өтер байгаа тодорхойчгүй тэр бурхан маань энэ. Энэ талд болохоор энэ гигэ маань энэ 100 гэдэг энэ хийдтэй мориж байсараагаад тэгээд тэрэлж тийм дөрөв болж ирдээ. Тэгээд дөрөвдүгээр дүрийн хотод байж байгаад ингээ хоёулаа ингээ гүтэн болоо бурхан болоод ингээ бидний мөрөж мөрөгдөх болсон юм байна. За энэ төрлийн бурхан болохоор самар ихтэй гэдэг болсон. Дээрээ өвдөдсөн битүүний ороо тодлон дээр 3 стадиа сам бурхан маань энэ морин амдаална гэж ярьдаг байсан. Тэгээ тэр бурхан маань энэ юм байна. Тэгээ энэндээ одоо эмэгтэй хүнийг даасан, эмэгтэй хүнийг аль сайн сайхнаа даасан тийм бурхан байдгийн. Тэгээ энэнийхэнд одоо 21 дарих бид. Бурхан 21 дарихын сахиус энэ дотор байдгийн. 21 дарихын дотор одоо 2 зохтой. Цагаан дарих бурхан, ногоон дарих бурхан. Тэр үнийг эдийг хэрэглээ биднүүдэд шүтэж мөрөксөөр аваад ирсэн юм аа. За тэгээ